За сайн мэцгааны үзэгчтэй Дагин channel байна. За өнөөдрийнхөө уншлагаар та бүхэнтэйгээ таны бодож байгаа үний чинь бодол мэдрэмж юу вэ те? Таны талаар юу гэж бодож байна вэ? Энэ харилцаандаа юу нэг ирээдүй харж байна уу те? Тэгээд бас таны soulmate мөн үү биш үү гэдгийг бас үзэж өгнө. За тэгээ энэ хүү уншлагын нэмэлттэй тэгээ нэмэлтээр илүү дэлгэрүүлж харж өгнө гэсэн. За одоо хэдүүлээ. Нэгдүгээр групп маань ямар үзүүр сонгох вэ гэдгийг харъя. За манай нэгдүгээр групп маань ямар үзүүр сонгох вэ? За Ten of Swords үзэр орж ирлээ. За хоёрдугаар групп маань ямар үзүүр сонгох вэ? Judgment. Wow. За манай гуравдугаар группийн хүмүүс маань ямар үзүүр сонгох вэ? Two of Wands үзүүр сонгох нэ. За тэгээ та бүхэн хамгийн өөрт татагдаж би үзрөө сонгоод тэгээ бичлэгээ үзээрэй. Баярлалаа. За манай нэгдүгээр группийн маань дутаа морил та бүхэн энэ Ten of Swords үзрийг сонгосон байна. Тэгэхээр яг энэ үзрийн утга нь өөрөө жоохон хүнд хэцүү байдалтай. Толгойн дотор айгүй их юм бодогдож гин, шаналж гин, их юм бодож гин байгаа гэсэн энэ бол утгатай харагдаж гин. Одоо зургийг харсан ч гэсэн те зөндөө олон хүмүүсийн үзэл бодол яг нөлөөлөд байгаа юм шиг айгүй шаналгаатай зураг харагдаж байна. Тэгэхээр юу яа та хэдийнхээ энергийн чекийг нь бол хийж үзье. Би ямар гарах нь харъя тийм ээ. За хөдрөө ишээ тавьчих. За манай нэгдүгээр группийнхний энержи чек нь ямар байна? Тэгээ энергийн чекийг харж байгаа л энэ группийг үргэлжлүүлж үзээрэй. За манай нэгдүгээр группийнхний маань одоо байгаа энерги нь ямар юм бэ? Three of Coins. За та бүгдийн маань хувьд яг одоо л айгүй их тийм мөнх төгрөнд айгүй яасан байна те төвлөрсөн байна. Бас хүссэн зүйлээ хийх гээд айгүй хичээгээд явж байгаа юм шиг ямар нэгэн зүйлийг одоо урдаа айгүй харсан байна те зорилго тавьсан. Түүний хөдлөө бас айгүй хичээгээд явж байгаа хүмүүс маань байж болохоор байна. Тэрний хөдлөө одоо юм ганцаар айгүй зүтгээд байгаа юм шиг те айгүй ганцаарч иж болно. Энэхүү группийн маань хүмүүс нэг юм одоо янз бүрийн зүйл хийгээд эхлүүлээд явж хат нь одоо нэг тийм өөр хүмүүсийн тусалцаа дэмжлэг гэхээс илүү өөрийн чинь айгүй хүч хөдөлмөр шаардлагаар зүйлс айгүй их амьдрал чинь гарч ирж байна те ингээ бусдтай тэгж удаа амар хамтрал бол байхгүй ерөнхийдөө нэлээ ганцаараа те юмны төлөө өөрийнхөө төлөө хүсэл мөрөөдлийнхөө төлөө айгүй хичээгээд байгаа юм шиг тийм бол айгүй харагдаж байна. Тэгээд бас энэ нь ингээд нэг талаараа ганцаараа айгүй хичээгээд байгаа учраас жоох юм юу юмэр чинь жоох өөрөө азгүй юм ч юм уу те жоохон хэцүү байна гэж бас хараад иж болохоор байна. Тэгэхээр энэ группийг үзэж байгаа хүмүүс маань яг одоогоор жоохон ганцаардсан айгүй их тийм ажилттай мөнх төгрөгийн төлөө санаа зовоод байгаа юм шиг ирээдүйн төлөө айгүй санаа зовж байгаа юм шиг те. Тэгээ ингээд энэ бүгдд нь туслаад өхөн байна уу гэвэл жоохон байхгүй байгаа юм шиг. Жоохон ганцаардлын энергитэй юм байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр эндээс бол ингэж л харагдаж штэ те. Ер нь бол айгүй их ажил төрөлхтэй байгаа урдаа тавьсан зорилгын хөдлөө айгүй хичээж байгаа юм шиг. Тэгээд жоохон ганцаардаад байна те. Ингээ хүмүүстэй жоохон нийцэхгүй байгаа юм шиг. Магадгүй одоо энэ харилцаа нь өөрөө юу гэдгийг таал айгүй энэ харилцааг болгож бүтээх гээд бас хичээгээ яваад ижиж болохоор бас харагдаж байна. За тэгээд энэ энергийн чекэнд таарсан бол үргэлжлүүлж үзээрэй. За одоо хэдүүлээ таны бодож буй хүнтэй нь таны юу гэж боддөг юм бэ те? Юу гэж бодож байна вэ гэдгийг харъя. За яг одоо манай нэгдүгээр группийн үзүүлж буй хүн нь манай нэгдүгээр группийн юу гэж харж байна вэ? За hopeful, joy, cheerful. За манай нэгдүгээр группийн үзүүлж буй нь манай нэгдүгээр группийн юу гэж харж байна? Юу гэж харж боддог вэ? Манай нэгдүгээр группийн талаар юу гэж бодож байна? Ерөнхийдөө бол дайггүй. Эндээс ийм бол харагдаж байна. Та хоёр жоохон
юу юм орч юм нэ. Нэг өмнө айгу орхисон бол те нэг тэгээ жоохон тойр маань өмнө асуудалтай энэ төр байсан бол одоо яг энэ асуудал чинь зэгцрээд нэг аятайхан ном журманд ороод байгаа юм шиг те нэгнийг илүү ойлголцож ийж бас болохоор байна те нэг хэсэг жоохон юм нэг орхисон эсвэл өөр зүйл хөөгөө явцсан ч юм уу те өөр хүнтэй болж бүтэн гээд яваад өгсөн ч юм уу нэг юм зүйлээс харагдж байна. Хэрвээ тийм биш байлаа гэж бодоход хоёрын зүгээс бол ер нь жоохон өмнө асуудалтай байсан байж болохоор байна гэж бол харагдаж байна. Баг зэргийн асуудал ч юм уу те стресс энэ харилцаанаас олж нэлийн олон юм бодсон те шаналсан иймэрхүү нэрхтэйсэн байж болохоор байна. Тэгмүүд яг одооний хувьд бол айгүй айтайхан болсон байна. Ер нь бол ингээд өөр зүйл хөөгөөд те таныг орхиод эзэж удаа амжилтгүй байна те. Яа тэгэхээр та энэ үнийхээ одоо аз жаргал нь мөн тантай байхдаа илүү гоё аз жаргалтай хөнгөн тайван те ойлгогдсон юм шиг мэдэрдэг мэдрэмж нь ингээд одоо яг та яг тэр мэдрэмжүүдийг нь хүлээж авч сонсож ойлгодог те сэтгэлийг нь хөдлөгдөг ийм хүн байна л гэсэн зүйл бол айгүй өөрхөн харагдаж байна. Тэгэд энэ хүн ер нь бол тантай айгүй юм хамгаалагдсан мэдрэмжтэй байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Та айгүй тийм энэ үнийг ойлгодог юм шиг те хүнд хэцүү зүйл тохиолдсон бол та энэ үндэ айгүй тийм халамж тусалцаа дэмжлэг сэтгэлийн одоо юу гэдгийг те гой сайхан үгээр хэлдэг юм уу эсвэл хүсэж байгаа тэр халамж хайрыг айгүй өгч чаддаг ийм хүн байна гэж бол хардаг бахны. Тэгэхээр яг эндээс энэ харилцаа тэгэхээр айгүй тийм удцсан гэж бол бас харагдахгүй байна. Айгүй юм одоо дүнгэж энэ харилцаа юм гоё яагаад явж байгаа те урагшлаад явж байгаа. Нэнийг одоо л яг нэг тийм дүнгэж ойлгоод те нэгэнтэйгээ одоо яг юм нэг гоё уусч нэгдээд гэх юм уу хамтдаа ингээд нэг юм тохироод те нэгнийгаа ингэж энэ чинь ийм хүн юм биш те энэ хүн ер нь ийм сэтгэлтэй байгаа юм биш те гэдэг ч юм уу айгүй хөөрхөн ингээд нэг олж таньж байгаа юм шиг харагдаж байна. Яг ингээд өмнө нас урт удаа хугацаанд хоёр ингээд нэг юм ойлголцож чадахгүй байсан бол те удаа хугацаанд хамт байсан ч гэсэндээ нэгийгаа ингэж ойлголцож чадахгүй байсан бол одоо энэ хүний хувьд одоо л яг нэг тийм тантай ойлголцож байгаа юм шиг те та энэ хүнийг айгу тийм ойлгож хайрладаг юм байна гэдгийг мэдээд байгаа юм шиг. Тэгээс өөрийнхөө айгу сэтгэлийг би энэ хүнд нэлээд сэтгэлтэй юм байна те. Яг гоё юм романтик мэдрэмж айгу энэ үнээс бол төрж ийн. Тэгэхээр таны яг нэг тийм жинхэнэ үнэн мөн чанарыг айгу харсан байж болохоор байна те. Өмнө нь ингээд танд жоох эргэлзээд тантай ингэж жоох ойлголцохгүй ч юм уу те. Энэ төр байсан бол энэ хүн одоо яг нэг юм тантай байхдаа тавтай яг юм өөрөөр болж эхэлж байгаа юм шиг. Тэгээ илүү сэтгэлээ ингээд танд илэрхийлэхтэй тийм үе дээр явж байна л гэж бол харагдаж байна. Нэг хэсэг жоохон энэ хүн одоо сэтгэлээ илэрхийлэхгүй ч юм уу те өөр зүйл энэ төр айгу бодоод өөр зүйл төвлөрөөд энэ төр явж байсан бол одоо уусаа хавар болж байна те. Тэгээ тийм хөрхөн энэ яргуу юм уу та те. Ийм гоё эцэг гарч ирж байна. Тэгэхээр энэ хүн юу нь бол танд айгу сэтгэлтэй гэдгийг мэдэрч байна. Сэтгэл нь хөдөлж байна. Ийм happy болж байна те. Ийм хөнгөн байна. Ингээд тантай гоё хамт хийж бүтээх юм байна гэдэг ч юм уу те. Хамтдаа зугаалах аялах одоо юу гэдгийг гадуур дээдлэх ч юм уу. Иймэрхүү юм айгу бодож байна. Энэ үний сэтгэл зүрхтэй айгу гоё хөнгөн байна. Романтик байна гэсэн зүйл бол харагдаж байна. Таны л айгу үнцнийг ойлгосон байна те. Яг одоо ойлгож эхэлж байна. Өөрт нэг тохирох юм шиг байна гэдгийг харж байгаа юм шиг те. Айгу тийм энерги бол гарч ирж байна. За одоо хэдүүлээ. Энэ хүндтэй таны юу таалагддаг юм бэ гэдгийг харъя. За манай нэгдүгээр группийнхны хувьд үзүүлж буй хүн нь манай нэгдүгээр группийнхны юу таалдаг юм бэ те. Манай нэгдүгээр группийнхан юу манай үзүүлж буй хүн таалагддаг вэ? Вау. За эндээс айгу өөр юм гарч ирж штэ те. Ер нь бол тантай ингээд гинт юу гэмэрч юм те. Энэ хүн тантай магадгүй ямар нэгэн зүйлийг айгу харахгүй байжсэн байж болохоор байна. Гинт энэ хүн тантай айгу юм тохирдог гэдгээ мэдсэн юм шиг те. Гинт энэ хүн таныг өөртөө сэтгэлтэй, өөртөө үнэхээр чин сэтгэлээсээ хайртай юм байна. Өөрийг нь одоо сонирхдаг юм байна, шохорхдаг юм байна ч гэдэг юм уу те. Өөртөө яг тохирох юм байна гэдгийг гинт мэдээд байгаа юм шиг тийм бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд айгүй юм юу байна л да. Энэ хүн таны юуг таалдаг юм бэ те гэдэг юм бол та айгүй тийм гоё юм халамжтай өглөөгчтэй ингээд энэ хүн ингээд тусалдаг хүнд хэцүү зүйлсийн марцгад нь тусалсан ч юм уу те өнгөрснөө тавьж явуулахад айгүй тусалж байгаа юм шиг
нэр бол гарч ирж байна. Тэгэхээр энэ хүн яагаад гэжсэн таны ийм халамж хайр те та ерөөсөө ингэж хүнд айгу өөх дуртай айгу тийм халамжтай өглөөгч одоо юу гэдгийг бэлгэсэл тас хүнд өөх дуртай ч юм уу те сэтгэлээ айгу зориулдаг ч юм уу ийм хүн байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр таны нэг ийм өрөвч нинжин одоо ийм нэг өөрт нь халамжтай дулаахан байгаа те ийм нэрх чинь хүн айгу татагдж байна дуртай байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээ өөртөө нэг эвдээ нэртэй бас байгаа учраас айгу гоё оч юм шиг те гинт ингээд таны ингээд үн цэнийг энэ хүн айгу ойлгоцсон юм шиг та ингээд магадгүй одоо бас энэ дээрс юм 5 өдөр гараад ирсэн байхгүй. Тэгэхээр энэ дээр хүнд хэцүү зүйл та хоёр зохиолж эсвэл энэ хүнд чинь ингээд зөндөө зүйл тохиолдоод те өөрөө чи юм сэтгэлийг хүлээж авах боломжгүй энэ төр байсан бол та айгу тийм төвчээртэй хүлээгээд те яг л ингэ сэтгэл чинь яг хэврээ байсан уу байсан ингээл яг ингээд хүнд хэцүү зүйл тохиолдсон ч гэсэн та юусоо одоо ингэж нурж унаагүй ч юм уу те хажууд нь хамт байсан энэ зүйл нь айгу их таалагдгаа гэсэн зүйл харагдаж байна. Айгу юм одоо юутай in for once гээд одоо ийм тогтвортой тий жаргалтай нэг тийм юутай тий та энэ хүний хаяаг ийм гэр бүл шинж юм шиг тэгж бол харагдаж байна. Энэ хүн таныг өрнө айгүй юм төшөөг тулгуураач юм шиг тий одоо энэ чинь ингээд for once гэдэг чинь ер нь одоо ийм дандаа юм юугаад одоо нэг юм гэр шиг юм шиг тий ийм баган шиг юм шиг тий ингээд нэг ийм зүйл гаад тэгэнгүүт энэ чинь ингээд одоо нэг тал нь л байхгүй бол тий нураад унчин штэ тий тэгэд ингээд ийм айгу доктортой байгааз тэгэхээр таныг яг өөрийнхөө нөгөө талч юм шиг гэр бүлэн юм шиг тий одоо амьдралд нь ингээд хүнд хэцүү зүйл тохиолдсон ч та яг л нөгөө талд нь ингээд төвч тулаад ингээд зогсож идэг тий хизээж өөрийгөө орхихдаггүй нэг тийм айгу халамжтай гэр бүл шиг нэрхтэй ийм байгаад айгу талархаж байна тий талагдгаа гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээ ямар ч хүнд хэцүү зүйл тохиолдсон айгу хөөрхөн юу байна л да та тэгэхээр одоо тийм хуурч алга болоод тий өөрчлөгдөөд одоо сэтгэл нь шууд эргээл тий ийм нэг хувь сэсэн биш та үргэлжил яг нэг чигээрээ энэ хүндээ айгу сэтгэлтэй хандчихсэн ч юм уу тий яг л одоо байгаараа л байсан энэ айгу таалагддгаа гэсэн зүйл харагдаж байна. Тэгэхээр энэ хүнтэйгээ та магадгүй удсан байж бас болохоор юм тий түрүүн бас жоох удаагүй юм шиг нэр гарч ирсэн тий жоохон уншаад ирсэн чинь айгу бас юм удаж бүр гэр бүл болцсон юм шиг тийж бас харагдаж байна. Олон хүмүүс үзэж байгаа болохоор энергинаас янз бүр байгаа л да. Тэгэхээр та бүх маань өөртөө тохируулаад тий авахыг аваад тахыг хаяарэ. За одоо хэдүүлээ таны өөр нь юу таалагдахгүй байна вэ гэдгийг үзчихье. За манай 1-р группийнхны үзүүлж буй хүн нь манай 1-р группийнхнаас юу таалагдахгүй байна вэ? Юу таалагдахгүй байгаа тий. За энэ дээр бол ийм харагдаж байна. Та жоохон үг хэлэн жоохон түргдээд идэх юм уу? Үг хэлэн жоохон ягаад идэх юм бтэ? Хатуурхаад идэх юм уу? Бас нэг жоохон нэг тийм хатуу юм бол харагдаж байна. Эндээс бол ер нь бол ингээд таныг айгу халамжтай хүнд хэцүү цагт нь орхихгүй юм гэж бол харагдсан тий. Гэхдээ таны одоо тийм үйлдэл чинь ийм гоё одоо тийм халамжтай юм тийм боловч үг хэлээрээ магадгүй жоохон гомдоод идэх юм шиг тийм зүйл бол харагдаж байна. Жоохон шудраг бус те өнгөрсний бас юмнуудыг айгу сөхчиж болохоор юм гэдэг юм уу? Жоохон гомдоод идэх гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээд яг хөө эндээс таны юу таалагддаггүй гэх юм бол айгу юм шийдвэргүй байл чинь бас таалагддаггүй гэсэн юм бол харагдаж байна. Одоо ингээд яг хүссэн зүйлээ хийгээ тэрнийхээ араас тэгэхээр явдаггүй. Тэг шинэ хаалга нэгчээд ахад боломжийг ерөөсөө шүүрч авдаггүй ч юм шиг. Жоох юм одоо урагшилтгүй зан чинь гэх юм уу? Эндээс амар тодорхой бодохгүй. Esophagus зэрэг харцсан, charity зэрэг харцсан. Тэгэхээр таны жоох юм нэг жоох хоошоогоо юу юм ярьчих. Боломж байсаар атал айгүй юм нэг урагшлаа шүүрээ явчихдаггүй. Жохон бас та энэ үнээс айгүй өөр байж болно. Тэ энэ хүн магадгүй айгүй юмд хурдтай тэ өвчтэй ингээд хүсэн зүйлээ хийгээ явчихдаг байхаа та айгүй тэгэж бүр 7 хэмжээчний огтолдог тэ амар юм удаашралтай юм шиг. Тийм занд чинь ер нь дургүй л гэсэн зүйл харагдаж байна. Тэгэхээр тэндээс одоо юу гэдэг нөх амар ингээд энэ харилцаан дээр тэгэхээр амар тэр нь нөлөөлөхгүй байгаа юм шиг те. Ер нь зүгээр таны уул характер нь таалагдахгүй байна л гэсэн юм бол харагдаж те. Нэг юм шийдвэргүй
юмд ингээд нэг юм шийдвэргүй яг хүснийхээ араас нэг тэгтлээ бас явж чаддаггүй өнгөрсөндөө жоохон гацчаад идэх ч юм уу. Тийм зан чинь бол гарч ирж байна. Тэгэхээр амар харилцаан дээр яаж нөлөөлдгийг нь бол мэдэхгүй байна те. Та өөрөө үзэж байгаа мэдж байгаа те. Харилцаан дээр энэ нас асуудал болоод идэг гэж магадгүй. Ямар ч тач таны нэг юм урагшилтгүй шийдвэргүй өнгөрснөө айгүй их сүхтөх ч юм уу те. Ийм зан чинь айгүй дурггүй. Тэгээ жоохон үг хэлээрээ гомдооч гээд идэх ч юм уу те. Хитрхи шудраг энэ төр байдалд нь дурггүй. Бижиж болохоор тэгээд энэ хит шудраг байдал чинь тэгэхээр одоо тийм өөрт нь шудраг байдаггүй тий гоё санагддаггүй л гэсэн зүйл харагдчихээн. Одоо юу гэдгийг зарим үгийг тэгэхээр ингэж хатуурхаж хэлэх албагүй тий. Тэгэхээр энэ үний хувьд бас таны хэлсэн зарим зүйлс айгүй хатуу хандаж сонсогдчихсэн байж болохоор байна. Тэгээд энэ дээрс бол стар үзэр гарч ирж байна л да. Та жоохон бас хит мөрөөдөмд хий те хит ингээд нэг юм үйлдэлгүй айгүй юм мөрөөдөд идэх юм шиг те бас жоохон шийдвэргүй ийм л зүйл айгүй тодорхой харагч. Тэгэхээр таны нэг юм шийдвэргүй жоохон ойлгомжгүй юм шиг ийм занд чинь дургу байна л гэсэн нь гарч ирж гин. Гэтлээ нэг тийм сүрэг малгав шүү дээ те. Хүмүүстэй янз бүр идэгтэй нэг юм хүний дуртай дургу зан гэж бол байгаа шүү дээ те. Тэгэхээр яддаг чсэн дургу зан нь айгүй тодорхой гарч ирж гин. За одоо хэдүүлээ таны энэ үзүүлж байгаа хүн чинь тантай ирээдүй харж байна уу те энэ харилцаа юу гэж боддгийг юу гэж харддаг юм бэ тийм харъя манай нэгдүгээр группийн үзүүлэлтийн хүн манай нэгдүгээр группийнхэнтэй холбоотой энэ харилцаа юу гэж боддог вэ юу гэж харж байна вэ хэлж өгөөч харилцааны хадлаар юу гэж бодож байна юу гэж харддаг юм яд бичсэн энэ харилцаа бол дуусахгүй гэж бол харж байна. Айгу доктортэй энэ чигээрээ л дээл үргэлжлэнэ л гэсэн зүйл бол харж. Тэгэхээр энэ үний хувьд бол яг юу вэ? Юу юм чинь тантай айгу урт удаан хугацаанд бас хамт байсан янз бүрийн үзэж байгаа гэж бол хэлсэнтэй зарим нь ингээд богино хугацаанд хамт байсан эсвэл зарим нь айгу урт удаан хугацаанд хамт байсан юм шиг л харагдаж байна. Тэгэхээр илүү урт удаан хугацаанд ингээд хамт байсан бүр гэрэлж барьсан хүмүүс байгаа бол ер нь л энэ чигээрээ эзэж дуусахгүй энэ чигээрээ л айгу гой сайхан гээд явнаа гэж бол харддаг юм байна. Тийм зүйл бол айгу тодорхой харагдаж байна. Тэгээд одоо өөрт байгаа өгөөд те танаас ингээд халамж хараа аваад ингээд нэг юм тэнцүү гой сайхан ингээд дуусахгүй те энэ харилцаа ингээд үргэлжлүүлээл ингээд ийм гой тэнцвэртэй доктортой байлгаа тавил байлахаар байна те юм хүсэлтэй байна. Тантай л өрн сэтгэл хангалуун байна гэсэн зүйл бол харагдаж байна. Ер нь бол дайжгүй тий жоох асуудал энэ төр байсан бол энэ хүн мартаж байна тий тийм бол байна. За ирээдүй харж гин үү тий бас ирээдүй харж гин гэж бол харагдчих. Та жоохон нотруулчих. Тэгэхээр эндээс ийм бол харагдаж байна. Энэ хүн чинь нэжтэй тий өнгөрсний та хоёрын асуудал нэг тийм жоох асуудал байгаа бол уус нэг дуусахгүй бол хүсэхгүй байна. Тэгэхээр асуудлаа зэгцлэе гэж бол бодоод байна. Дуусахгүй үргэлжлүүлэхийн тулд та хоёрт нэг юм ажиллах ёстой жоох асуудал байна гэсэн зүйл бол харагдаж байна. Нэг жоохон гомдоосон үг хэлээр оромжилсан ч юм уу тий одоо юу гэдгийг жоохон итгэл сэтгэлийг нь мохоосон ч юм уу. Иймэрхүү нэг асуудал яваад байна уу гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр хос болгонд л нэг жоохон асуудал бол байдаг штэ тий. Тэгэхээр энэ үний зүгээс айгуу сонирхолтой нэг уйлж аваад тэр энэ юм гомдол байна. Жоохон гомдолтой байна. Ойрхон нэг юм жоохон хэрүүл маргаан энэ төр болсон бол энэ хүн гомдсон байна. Эсвэл одоо таныг айгуу гомдоосон байна тий. Тэгэхээр яг харилцааны ингээ хоёр бинэл юу н гомдоон штэ тий одоо нэг нь гомдоод нөгөөх нь гомдоон гэсэн байхгүй адилхан л хоёр бинэ ер нь тэнцвэрхэн гомдоочод байдаг. Тэгэхээр энэ үний зүгээс бол ярилцах хэрэгтэй байна. Энэ харилцааны нэг жоохон жижигэн нэг асуудалтай жоохон юм гомдол санал энэ төр байгаа бол энэ дээр айгуу сайхан ажиллаад өгөх юм бол энэ чигээрээ урагшлаад ингээд урт удаан хугацаанд ирээдүйтэй л гэсэн юм бол айгуу харж байна. Nine of Pentacles, Eight of Cups. Тэгэхээр энэ хүн таныг юу орхихгүй тий. Танаас юу байлан барина гэж бол бодохгүй байна. Надад бол тийм л юм харагдчих. Урт удаан хугацаанд тантай ингээд хийх зүйлээ хийгээд тий. Нэг ойлгож харьлаад ингээ хүсэлтэй байна л гэсэн зүйлэл харагдаж байна. Хөөхөн хичээх хэрэгтэй юм ч юм уу тий. Асуудлаа хамтдаа ярилцах хэрэгтэй, засах хэрэгтэй тий. Таны гомдоосон бол
Магадгүй одоо нэг гомдоочод ингээд жоохон салж малсан байгаа л тэрийгээ эвлэрмээр юм ч юм уу те. Тийм бол гарч ирж байна. За. Өөр юу л хэрэг байна? Өөр юу гарч ирэх юм бэ? За амьдрал бол ингээд үргэлж өөрчлөгдөж идэг нэг юм циклтэй. Цикл ингээд үргэлж одоо өөрчлөгдөж идэг. Нэг цикл яваад нөгөө цикл дуусч идэг. Тэгээд бид нар ерөөсөө өөрчлөлтийг хүсэхгүй те. Одоо ялангуяа энэ харилцаанаа ингээд өөрчлөлт оруулахгүй илүү одоо сайжруулахгүй гэдэг ч юм уу те. Ингээд юм цаанаас ингээд болох хэвээр юм болохгүй байгаад ах юм бол айгүй их стресс үүсгэн одоо харилцаанаа айгүй асуудал үүсгэн. Тиймээс ерөөсөө go with the flow гэдэг нэг одоо урсгалаараа яв гэж тэгж яана л та. Тэгээд юунд хүрэхийг нь одоо тэгээ ирээдүйд хараарай те. Гайхших болно гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр яхав та хоёр нэг тийм өөрчлөгдөхгүй байгаа янз бүрийн асуудал те. Нэг юм цикл яваад штэ те. Тэр одоо тийм өөрчлөлтийн цикл мэтгэл нь амьдралт чинь одоо та хоёр ингээ урт удаан хугацаанд хамт байсан бол нэг юм одоо агсан шатнд гарах хэрэгтэй шүү дээ тийм мөнхийн л одоо хүний амьдрал яг нэг циклдээ яваад байвал уйдгах шүү дээ уйдантэй тэгэхээр одоо илүү өөрчлөгдөхтэй энэ харилцаанд илүү агсан төвшин авчрах ч юм одоо гэрэлж барайг ингээ үргээл яваад байгаа л одоо гэрэлт мэрэлт авчрах ч юм уу тийм нэг юм өөрчлөлт харилцаанд бол хийх хэрэгтэй байна гэсэн зүйлийг айгу харуулж байна тэгээд урт удаан хугацаанд одоо гэрэлж мэрлэн хамт ингээ яваад байгаа бол жоохон нэг тийм нэг илүү одоо өөрчлөлттэй энд одоо илүү хайр халамж өгөх юм. Яг нэг тийм одоо байгаа байдлаа жоохон засчих хэрэгтэй нэгсэн зүйл бол харагдаж байна. Гэтэ тэрийг бол хит хүчлэж биш те. Натуралаараа ингээд өөрчлөлтийг баагаар хийгээ орой гэж бол харилцаанд харуулж байна. За тэгээ нэгнийгээ ингэж одоо жоохон шүүмжлэх нь те. Ирээдүйд аз жаргалгүй байдалд хүргэн. Тэгэхээр нэгнийгаа ерөөсөө байгаль нөхлийн авах хэрэгтэй. Тэгэхээр нэгнийгээ эндээс айгу гомдоосон юм шиг бол харагдаад байна энэ уншлагаас. Тэгэхээр ямар нэгэн зүйл нь таалагдаагүй бол хүнийг гомдоох амархан тий эргээд ингээд бодоход тэрнийг тийм одоо амар асуудал бол байдгүй шүү дээ тий гомдоосныхаа дараа амар харамсдаг. Тэгэхээр хүнийг үн ингээд байгаар нь л хүлээгээд авцсан дээр тий үнэхээр өөрчилж болохооргүй зүйл байвал тэгээд одоо нэгэн таны сонгосон хүн юм чинь тэл гүрийгээл тий нүдэ анаалт ил явал та тий одоо хамт баймаар л байгаа л тэгэхээр эндээс бол хайр их тий хүсэж байгаа л ингээд хайртай хүнтэйгээ хамтлаа баймаар байгаа л одоо байгаар нь хүлээ аваарэ гэсэн зүйлэл харагдаж байна. За тэгээд өөрийнхөө ингээд доторх руу өнгөөгөөрөө юу чамайг одоо ийм мэдрэмж хүргэж юм те. Энэ зүйлийг аягүй сайн экзамен хийгээд ихэрч одоо шинжлэх хэрэгтэй те. Өөрийнхөө ингээд дотоод сэтгэлийг шинжилж ухах хэрэгтэй байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр энэ хүнээс жоохон гомдоод байгаа юм шиг эсвэл жоохон хэрэлдмээр те дургуун хүрээд байгаа ч юм уу те. Энэ харилцаандаа жоохон сэтгэл дундуур энэ төр яваад байгаа бол юунаас болоод байгаа юм те тэрийг нь гоё ингээд нэрээ шүүмжлэхгүй ярилцаад үзвэл яасан юм бэ гэсэн зүйлс гарч ирж байна. Тэгэхээр би бол энэ харилцаанаас энэ уншлагаас тэгэхээр салцсан хүмүүсийг гэж бол нэг харахгүй байна. 100% салцсан энэ төр байгаа байж болно. Нэг түр салцсан те тэрнээс бүр амар юм урт удаан хугацаанд салсан хүмүүс маань биш болов уу гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр нэг түр хар хийцэн те төртэй жоохон ойлгомжгүй байгаа энэ төр харилцаатай бол зүгээр энэ хүнийгаа уучлаарай те байгаар нь хүлээ аваарай. Ямар нэгэн зүйл таалагдахгүй байгаа бол уусаа 100% таалагддаг хүн гэж бол байхгүй шүү те. Тэгэхээр айгу төвч хэрэгтэй энэ гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйл айгу харагдаж байна. Тэгээ энэ хүн чинь өөрөө тантай айгу ингэж ажиллахыг хүсэж байна те. Цаашаа энэ харилцааг явуулахыг хүсэж байна. Урт удаан үр дүн айгу харахыг хүсэж байна те. Ийм бол гарч ирж байна. Ирээдүг хүсэж байна. Тэгээд энэ яг Nine of Pentacles-ийн дараа Ten of Pentacles байгаа тий. Тэгэхээр Ten of Pentacles гэдэг чинь бүр ингээд гэр бүл болцсон тий. Аз жаргалтай ингээд урт удаан хугацаанд амьдарч байгаа тийм гэр бүлийн гоё сайхан үзэр байдаг. Тэгэхээр магадгүй одоо энэ чигээр ингээд явах юм бол та хоёр маань гэр бүл болоогүй л илүү гэр бүл болох боломжтой гэж болно хүн чи хараад байна. Ер нь бол ирээдүг бол таны үзүүлж буй хүн харж байна гэсэн. За та хоёрын маань холбооны үеийн тий soulmate юм уу, twin flame юм уу, эсвэл karmic юм уу гэдгийг харах гэж үзье. За тэгээд уншлагаа дуусгая. За манай 1-р группийнхны үзүүлж буй хүн нь манай 1-р группийнхэнтэй ямар холбоотой юм бэ? Сүнсний холбоо нь юу вэ?
Ten of Pentacles, Ten of Cups. За би энийг бол ялчгүй кармик харилцаа гэж бол хэлэхээр нэлээ үл өөрийн харилцаа юм уу та гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр та хоёрын хувьд нь шүү дээ айгүйх ингэж одоо энэ харилцаанаараа анхаарах, зөөлөх, утга учирыг таньж олж мэдэх те юун дээр алдаад байна, юуг сурах ёстой юм те энэ хүнээс би юуг олж хараад уурлаад байна, эсвэл одоо юу нь энэ харилцаанд болохгүй байна вэ те яавал энэ харилцаа илүү дээрчлэх юм бэ гэдэг ч юм айгүй бас нэлийн ажиллагаа ихтэй харилцаа юм уу гэсэн зүйл бол харагдаж байна. Ялчгүй энэ бол нэлийн soulmate гэхээс илүү үл өөрийн харилцаа байна те урд насны холбоо те нэлийн урд насны холбоо магадгүй та хоёрыг олон удаа гэрэлж одоо хань жил болж исэн ч юм уу те энэ дээр баахан юм урт удаа хугацааны харилцаанууд гарч ирж байна. Тэгэхээр өмнө насндаа дуусгаагүй эсвэл одоо өмнө насндаа хийх байсан янз бүрийн зүйл чинь дуусаагүй учраас энэ насндаа учирсан байж болохоор энэ тэгээд илүү идэгрэлтэй нэг гомдоож барьсан бол энэ дээр шудрагаас авчрах гэж учирсан байна л гэсэн зүйл бол харагдаж байна. Хин нэг өмнө нэгийг гомдоож орхиж исэн энэ төр бол энэ насндаа тэр үр төлөөсөө түлэх ч юм уу те одоо илүү одоо сэтгэлээ өгөхтэй илүү тэр гомдоосон үн энэ насндаа гомдоосон үнийг одоо хүнийгээ төлөө гой сайхан зүйлийг хийж уушлагдах ч юм уу те иймэрхүү шудрагсыг авчрах гэж учирсан хоёр байна гэсэн зүйл харагдаж. Тэгэхээр айгуу тодорхой ер нь бол ихэнхдээ үлийн өөрийн харилцаа юм одоо урт удаа хугацаанд гэр бүлэнтэр болж исэн өмнө насндаа энэ төр байсан бол ихэнхдээ одоо энэ насндаа ч гэсэн одоо тухайн барилгаараа те гэр бүл болох айгуу өндөр магадaltaй байдаг. Сурах зүйл юу нь бол дуусахгүй байна тий. Сүнсээс урт удаа хугацааны юм халбаа яваад наа гэсэн зүйл харагдаж байна. Тэгэхээр энэ дээр жоохон ажиллагаа ихтэй, сурах зүйл ихтэй. Тэний одоо сүнс чинь илүү хөгжиж бас болохоор байна тий. Эсвэл одоо дуусгаагүй зүйлсээ хоорондоо авалцаж өгөлцөхтэй. Иймэрхүү зүйл байна. Тэгэхээр энэ харилцааг юу гэмээр чи айгуу сайн ухаж ойлгох хэрэгтэй байна тий. Ягаад энэ хүн татагдаад байна? Юуг олж харахгүй байна вэ те энэ хүнтэй ингээд байн тохиолдоод байгаа ямар нэгэн зүйл юу юм бэ те үлийн үрж гэдэг юм уу асуудлууд юу байна энийг аягүй сайн олж харах хэрэгтэй байна. За одоо хэдүүлээ юу яа нэмэлтээр болохоор энэ харилцаанд ер нь саад болоод байгаа зүйлс нь юу юм бэ те илүү гүнзгийрүүлж харна асуудал нь юу вэ? За тэгээ хоёрт нь болохоор ирээдүйд ер нь боломж байгаа юм уу тий? Та хоёрын харилцаа ер нь урт удаан хугацаанд үргэлжлэх юм уу? Бүр ингээд боломжтой байна уу гэдгийг харж өгнө. Тэгээд гуравт нь болохоор таны ер нь хайр дурлалын амьдралд өөх зөвлөгөө тий? Таны ер нь өөх зөвлөгөө юу байна? Тий энэ харилцааг ер нь орхиод өөр харилцаа сонгосон дээр юм уу? Эсвэл ер нь энэ харилцаан дээр ингээд хийх ёстой юм юу байна тий? Тэрийг илүү гүнзгийрүүлж харж өгнө. За тэгээд уншлагын юм болоо баярлаа. За сайн байцгаана уу үзэгчдээ. Манай 2 дугаар группийн маань Тутамарил энэ жажмент үзрийг сонгосон. За тэгээд одоо хэдүүлээ та бүхнийхээ energy check-ийг хийцгээе. Ер нь бол жажмент үзэгчийн дотоод сүнсний дуудлагатай сэрэлт гэсэн одоо утгатай байдаг. Тэгэхээр угаасаа ингээд зохиосон тэнгэрийн далавчтай байна тийм магадгүй айгүйх тийм ийм тараа үзэх сонирхолтой болоод тий хүмүүстэй ийм сүнслэг зүйлийн талаар ярилцах эсвэл одоо хүмүүстэй ярилцахгүй юм гэхэд дотроо сонсдог болсон тий өөрийгөө дотор хүний сонсдог тэгээд ийм spiritual зүйлийг айгу уншиж судалдаг болж байгаа ч юм уу хүмүүс маань бас бийж болохоор одоо юуг нь хэлээ гэвэл тий нөгөө хэлээ energy check-ийг хийх юм бол за манай 2 дугаар группийнхний энерги нь юу ямар юм те одоогоор юу манай 2 дугаар группийнх маань ямар шууд байдалтай байгаа вэ? Энерги чекин хий. За яад хичээсээ яг одоо гэдэг юм бол айгу дурлцсан байна гэсэн зүйлэл харагдчихээн. Ад жаргалтай мөрөөдөл нь биелсэн юм шиг те
happy байна гэсэн зүйл болгон гарч ирж байна. Ten of Cups хайртайгаа айгу учирсан гэдгийг мэдээд байгаа юм шиг те. Ийм зүйл болох гарч ирж байна. Айгу их одоо сониуч байна те. Та бүгд маань айгу их тийм ухаанаа бас одоо айгу ажиллуулж юм юм уу? Намсаа уншиж байгаа юм шиг янз бүрийн зүйл судлаад байгаа юм шиг ийм зүйл бол харагдаж байна те. Угаасаа judgment үзэр дөрөв хэлсэн те. Айгу их тийм сүнслэг зүйл сонирхож байгаа. Сэрэлт бас өөрчөө явагдаад ээж болохоор байна. Сүнсчин сэржиж болохоор байна. Тэгээд айгуун талаараа судлаад байгаа юм уу да гэсэн зүйл бол харагдаж байна. Хит их зүйлийг ингэж бодож те судалж сонирхож, сониучрахж иймэрхүү зүйлс бол харагдаж байна. За тэгээд эндээс илүү одоо ийм байна л да. Одоо эмэгтэй хүмүүс маань үзэж байгаа бол нэлээд эмэгтэйлэг энержи гэхээс илүү жоохон эрэгтэй энержи дээр айгу байгаад байгаа юм шиг харагдаж байна. Хэрвээ одоо эрэгтэй хүмүүс маань үзэж байгаа бол айгу таны эрэгтэйлэг энерги хүчтэй оюухан иймэрхүү зүйлч айгу хурцайн мундаг байна гэж бол харагдаж байна. Эмэгтэйчүүдийн хувьд бол нэлээд зүрхнээсээ холцсон байна те айгу юм. Одоо юу гэмэрч юм бэ? Айгу их тийм оюухан иймэрхүү зүйлээр айгу төвлөрөөд байна. Одоо илүү бүтээлч байхаас илүү одоо юм хам бүтээхээс илүү айгүй их юм сураад байна л гэсэн зүйл бол харагдаж байна. Янз бүрийн зүйлийг ойлгоод сурах, мэдрэхтэй иймэрхүү зүйл бол байна. Жохон эмгтээлэг нэрийг бас алдагдсан байна гэсэн зүйл бол айгүй тодорхой харагдаж байна. Одоо юу гэдгийг жохон өөрийгөө хайчаад байгаа юм шиг те. Хэрвээ эмгтээ хүмүүс маань үзэж байгаа бол янз бүрийн зүйлд айгүй их анхаарлаа хандуулад бусдад бас анхаарлаа хандуулаад ч юм уу те. Өөртөө жоохон анхаарахгүй байж иж болохоор цаг үе чинь байж иж болохоор байна те. Одоо хит их гэр бүлтэй бас анхаарат байгаа юм шиг те. Өөр хүмүүст хайраа зориулаад байгаа юм шиг. Ийм зүйл бол байна. Өөрийгөө жоохон хаяад нуу, орхигдуулаад байна уу? Гэсэн зүйл бас гарч ирж байна. За тэгээд энержи чек нь юм боллоо. За тэгээд миний жоохон бие өвдсөн те, хоолой өвдсөн байгаа учраас жоохон гоншигнаж яриад иж магадгүй. Тэрийг манай ойлгоод сонсорой. За тэгээд хэдүүлээ одоо уншлагатаа орцгоё. Тэгээд энэ энержи чекийг таарсан бол таны уншлагаа гэсэн. За одоо таны үзүүлж буй хүн чинь таны талаар юу гэж бодож байна те? Манай 2 дугаар группийн үзүүлж байгаа хүн нь хайр сэтгэлийн холбоотой үзүүлж буй хүн нь манай 2 дугаар группийнхний юу гэж харж байна вэ? Growth Insight гинэ. Fox Glow. Тэнийг бол айгу өсч хөгжөөд айгу их тийм өөрчлөгдөж байгаа, өсөж байгаа, хөгжиж байгаа. Таны айгу тийм дотоод бас те харах өнцөг гэдэг юм уу? Үзэл бодол бас айгу өөрчлөгдөж байгаа гэж бас хараад байна. Энэ хүн чинь таныг айгу сэрж байгаа гэдэг чи бас айгу хараад байгаа ч биш те. Таны нэг юм амьдралд бас үзэл бодлын айгу өөрчлөлт явагдаад байгаа гэж л угаасаа харагдаад байгаа шүү дээ те. Judgment. Тэгэд энэ үний хувьд бол таныг бас айгу тэгж хараад байна. Маш их одоо өөрчлөгдөж байна те. Дэвшилж байна гэж бол харж байна. За одоо хэдүүлээ илүү гүнзгийрүүлээ. Манай 2 дугаар группийнхний үзүүлж буй хүн нь манай 2 дугаар группийнхний юу гэж боддог вэ? Юу гэж бодож байна вэ? Манай 2 дугаар группийнхний талаар юу гэж бодож байна? За энэ хүзрүүдээс ингээ харахад айгүй сонирхолтой юм бол гарч ирж байна. Та айгүй тийм өөрийгөө сонгоод байгаа ч юм шиг. Өөрийгөө айгүй сонгож байна. Өөрийнхөө айгүй хүсэл мөрөөдлийг сонгож байна. Өөртөө айгүй төвлөрж байна гэсэн юм бол хараад байна. Тэгэхээр эндээс ямар ч утгаар байж иж болохоор би одоо актер салсан салаагүй нь бол их одоо хэлмээргүй байна. Тэ зөндөө хүмүүс үзэж байгаа. Ерөнхий уншлага учраас тэгэхээр яг ерөнхийдөө энэ хүн таныг юу гэж харж байна вэ гэдэг юм бол та юу гэж өөрийгөө сонгож байна те өөрийнхөө аз жаргалыг сонгож ийн ч гэдэг юм уу өнгөрснийг олгож ийн явж ийн өөрчлөгдөж ийн хүснээ одоо хийх хүсэлтэй байна те сэтгэл ханамж өөрийнхөө одоо сайн сайхны төлөө явж ийн аа л гэсэн зүйл бол хараад байна. Тэгэхээр магадгүй таны хувьд ч те энэ харилцаанд айгүй сэтгэл хангалуун бус байсан байж болохоор байна гэдэг ч юм уу. Хэрвээ яг үнэхээр одоо айгүй
салчихсан, салаад явчихсан. Та энэ хүнийг орхисон бол энэ хүн бол таныг ер нь энэ чигээрээ айгүй өөрчлөгдөж байна те. Өөрийгөө сонгоод, өөрийгөө бодоод, өөрийнхөө аз жаргалын төлөө энэ харилцааг орхиж гинэ гэсэн зүйл бол хараад байна. Хэрвээ одоо ингээ хамт энэ төр байгаа бол те энэ хүн таныг айгүй хөрхөн өөрийгөө айгүй хайрлаж гин, өөртөө айгүй маш их одоо хайртай байна те. Өөрийгөө төлөө хичээж гин, зоригтой байна, өөрчлөгдөж гин. Өөртөө нас ингээ асуудал энэ төр байсан бол энийг та айгүй гоё ингээ зэгцлээд те. Энэ харилцааны төлөө бас өөрийнхөө төлөө хичээж гин ч гэдэг юм уу. Ийм зүйл айгүй хараад байна. Тэр айгүй хоёр талтай. Нэг бол сасан хүмүүс маань бол үзэж байвал түрүүн хэлсэндээ таны орхио авсан байна. Өөрийгөө сонгож байна. Өөртөө илүү төвлөрж гин гэж бол хараад байна. Нөгөө талдаа хамт байгаа хүмүүсийн маань хувьд таныг маш их тийм өөрийгөө хайрлаж гин, өөртөө одоо юу гэдгийг зөв сайхан хандаж байна. Тэ өөрийгөө ингэж үнэн зөвөөр хайрлаад ирэнгүүт одоо эрхчлөөг айгүй сонгож гин тэ. Та энэ үнийг л гээл ингээл араас нь гүгээл араас нь ингээл чаргууцалтаа ч юм уу тэ ингээд байдаг байсан бол айгүй өөрийгөө одоо сонгож гинэ тэ. Хүссэн зүйлээ хийж байгаа ч юм уу. Иймэрхүү зүйлийг энэ хүн чинь хараад байна. Тэгэхээр таны хувьд ийм бас хүүхэн өөрчлөлтийн үе юм болоо даа гэсэн зүйл бол харагдаж байна. Та одоо илүү энэ хүнд төвлөрөхөөс илүү өөртөө айгүй төвлөрөөд байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр энэ чинь айгүй зөв шүү дээ. Одоо ихэнх хүмүүст ер нь хэлмээр санагддаг. Бис өөрөө тэгэл хайр сэтгэлтэй байхдаа мэдээч хэрэг өөрийгөө хаяад бүр өөр тэгээ нөгөө нэгэ бодоол болж бүтггүй харан шаналал ингээл явдаг л байсан. Тэгээ эцээц ер нь өөрийгөө сонгож ийж тэ өөртөө хайртай байж ийж тэр хэрээрээ аз жаргалтай болно те. Ингээд нэг юм бусдаас авах хэрэгтэй юм шиг, бусдаар заавал хайрлуулах хэрэгтэй юм шиг те. Ингээд ийм одоо зарим хүмүүс юу юмэр чинь бусдаар хайрлуулж ийж өөрийнхөө үнцнийг мэддэг юм шиг те. Ийм хүмүүс байгаа те. Тэгэхээр та өөрөө ингээд 100% хинтээж бай, хүнтээж бай, хөнгөөж бай, хүнээр хайрлуулсан ч бай, хайрлуулаагүй ч бай. Та 100% ингээд хайрлагдах эрхтэй те. Яагаад тэгэхээр та чи ямар хүн блээ те. Өөрийнхөө ингээ гой сайхныг санах хэрэгтэй. Учир нь ингээ хүн болоод төрсөн дээцэг ээж аав ах эгч одоо зөндөө те дүүнэр мүнэр найс нөхдөд таныг хайрладаг те. Зөндөө хүмүүс байхад чинь зөвхөн одоо ийм хайр сэтгэлийн харилцаан дээр азгуудснаа за би хүнээр хайрлагдах хэрэггүй юм байна. Энэ хүн ингээ намайг хайрлахгүй юм чинь би амар зовж байна гэж ингэж бодох нь айгу ер нь бол буруу те. Тэгэхээр өөрт байгаа өөрийг чинь хайрлаж байгаа хүмүүсийг буцаад хайрлах хэрэгтэй. Зөвхөн өөрийг чинь тоохгүй байгаа асуудал болоод байгаа ийм одоо те ямар ч харилцаа байж болно. Иймэрхүү хүн энэ төр байдаг бол орхих хэрэгтэй. Өөрийнхөө үнцнийг мэдрэх хэрэгтэй. Энэ л одоо зөвхөн л одоо те өөр хүнээр өөрийг чинь хайрлахгүй байгаа хүнээр тоолгож хайрлуулж ийж таны одоо тийм утга учир мөн чанар чинь биелэх юм бол биш дээ те. Тэгээд таныг одоо тоохгүй байвал тэр л үстэй. Тань тохирохгүй юм байсан юм байна гэдтэй. Айгүй өөртөө итгэлтэй бардам юм байгаарай гэж бол бас хэлмээр байдаг. Тэгэхээр юу гэдэг эндээс айгүй хөөрхөн зарим одоо хүмүүстэй салцан энэ төр хүмүүс байгаа л та өөрийгөө ингээ айгүй сонгохыг хүсээд энэ үнийг орхисон болно гэхэд баяр хүргэе. Энэ хүн чинь бас тэр чинь харсан байна, мэдсэн байна те. Өөрийгөө сонгож ийн, өөрийгөө үнэлж ийн, хайрладаг юм байна гэж бол харсан байна. Тэгээ угаасаа эндээс ингээ та айгүй зөв зүйлийн төлөө өөрийгөө сонгоо явж гинэ те. Өөрийгөө хайрлаж ийн гэсэн зүйл бол харагч ийн. Тэгээ хүн өөрийгөө хайрлна гэдэг чинь одоо бус хүмүүсийг бас хайрлнаа л гэсэн үг те. Бус хүмүүсээр бас хайрлуулнаа л гэсэн үг. Тэгэхээр ингээд хүн өөрөө хайр дүүрэн байжээж одоо хайр дүүрэн хүмүүсийг татна те. Тэгэхгүй өөрөө хоосон байгаад тахаар нөгөө л нэг хоосон хүмүүстэй очихно те. Тэгэхээр таны хайрлахгүй шүү дээ те. Хоосон хүмүүс танаас авахаал бодно. Тэгэхээр нэг юм бол байгаа. Тэгэхээр эндээс бол айгүй хөөрхөн өөрийгөө сонгож ийн, сэрж ийн. Мундаг байна. Өөрчлөгдөж гинэ. Ийм хүмүүс маань л харагч байна. Илүү одоо хайр сэтгэлийн харилцаа уншиж байгаа ч гэсэндээ таны өөрчлөлт айгүй гарч ирж байна. Баяр хүргэе. За одоо хэдүүлээ энэ хүн чинь таны юунд дуртай юм те? Таны юу таалагддаг вэ гэдгийг нь уншия. За манай 2 дугаар группийн үзүүлж буй хүн нь манай 2 дугаар группийн юунд нь татагддаг юм бэ те? Юунд нь таалагдаж татагддаг юм бол
Айгуу сонирхолтой юм гарч ирж байна. Тааш тэтэй маш их тийм хүчтэй, өөртөө ихтэй. Айгуу хүчтэй энерги бол танаас гарч ирж байна. Тэгэхээр та өөрөө эмэгтэй хүмүүс маань үзэж байгаа бол айгуу их тийм эргэтэлэг энержи дээрээ байна. Илүү маскулин энержи те. Маскулин энержи гэдэг чинь юу нь бол ийм давсан, үлдсэн, урагшилсан те ийм энерги байдаг. Дад хүчээсэн энэ хүн таныг юунд ч дуртай юм бэ гэдэг юм бол таны айгуу юм эргэтэлэг шүүд те юм хүчтэй занц чинь айгуу татагдсан байна гэсэн зүйл бол харагдаж байна. Одоо юм юу ч даваад гарах хүч чадалтай оюухан саад бартаа ингээд туулаад залуулаад явцдаг те юм хүчтэй ийм занц чинь айгуу дуртай гэж бол харж ирж байна. Тэгээд та яд хүчээсэн заавал ингэж амар юм хүнээс бас ингэж одоо хамааралтай биш те. Ганцаараа ч гэсэн юмыг айгуу чаддаг, болгодог, бүтээдэг ийм занц чинь айгуу дуртай гэсэн зүйл бол харагдаж байна. Нэлийн юм ишүүд хүчтэй зан гарч ирээд байна. Тэгэхээр энэ занц чинь айгуу дуртай гэсэн зүйл бол гарч ирж байна. Айгуу юм дураараа те юу гэдгийг. Одоо ингэн л гэсэн бол ингэн гэдэг ч юм уу. Ийм айгуу хүчтэй зан те. Ийм зүйл бол байна. Таны өрн дотоод хүч гэдэг зүйл бол үнэхээр агуу байна тий. Алмаар болж ийн. Энэ хүн айгуу одоо гайхдаг байна тий. Илүү эрэгтэй хүн үзэж байгаа л та маш эрэгтэйлэг хүчтэй мундаг ухаалаг эмэгтэй хүнийг бол алмааруулж ийн. Энэ үнийг за эмэгтэй хүмүүс маань үзэж байгаа бол таныг өөр гайхаж ийн тий. Яаж эмэгтэй хүнд ийм лаг хүч үйдэг юм бол тий. Яаж ийм дотоод хүч ухаан ганцаараа ч гэсэн ингээд юмыг хийж чаддаг тий. Ийм байж чаддаг юм болоо гэх айгуу гайхаж ийн. Танаас ингээ гарахгүй дээ гэсэн хүч айгуу гарсан байж болохоор байна. Тэрийг ч айгуу харж гайхсан байна. За одоо хэдүүлээ. Таны юунд таалагдахгүй байна вэ гэдгийг үзье. За манай 2 дугаар группийнхны үзүүлж буй хүн манай 2 дугаар группийнхны юунд таалагдахгүй юм болоо. 2 дугаар группийнхны юунд таалагдахгүй юм бэ энэ үзүүлж байгаа хүн нь. За амар сонирхолтой юм бэ бас. Нэг талаараа та айгүй их тийм хүчтэй шулуухан шудраг бардам өрийнхөрөө те юу ч хийж чаддаг чадaltaй чансаатай иймэрхүү зүйл чинь нэг талдаа айгүй таалагддаг ч гэсэндээ нөгөө талдаа бас энэ нэвтрээд идэг гэж болохоор энэ бүр ингээд юу гэдэм шугамыг даваад те бүр гэтрүүлээд нэг юм хийх гээд байгаа мөртлөө тэрэндээ одоо хит автаад те хит би одоо юу гэдгийг хүнээс тусалсан энэ төр авч болохоор итэл үгүй би зөвхөн ганцаараа чадна үгүй би мэдчихээн ч гэдэг юм уу те жоохон юм зөрүүд энэ төр байж болохоор байна. Тэгээд нэг талдаа таны хүчтэй зан чинь айгу авууштай боловч нөгөө талдаа жонсгол торой байж үзэх хэрэгтэй юм те одоо юм харилцаан дээр ялангуяа эмэгтэй хүмүүс маань үзэж байгаа л дэндүү эрэгтэйлэг те эрэгтэй хүний үүргийг бас үүрээд байна уу да те хит хүчтэй байгаад нөө гэсэн зүйлэл гарч иж энэ тэгэхээр энэ үний хувьд бол тэр нь жоохон таалагддаггүй тий. Өөр нь хийх ёстой гэсэн зүйлэл гарч ирж байна. Тэг яг энэ дээр урт удаан хугацаанд хамт эзэн хүмүүсийн маань хувьд илүү бас наалтцтай болов тий. Тэгж бол харагдчихээн. Одоо богино хугацаанд ингээм хамт эзэн хүмүүсийн маань хувьд бас янз бүр хийж болно тий. Энэ үнээс жоохон юм тусалцаа авчих боломж байдаг ч юм уу тий. Ийм байхад ингээд хүн өөрөө гээд бас урт хоороноос гүгээд идэг гэж болно те. Тэгэхээр ер нь бол ийм байна. Сөрөг зан чанар гэдэг юм бол жоохон ишүүд те. Нэг талтаа ч гэснээр нөгөө талтаа жоохон хэтрүүлээд идэг л гэсэн зүйл бол айгуу гарч ирж байна. Одоо хит шудраг байх те. Хэлэх гэсэн үгээ зөөллөөд энэ төр хэлж болно те. Тэгэхээр яг л ингээл байгаар нь шууд хэлээ явдаг ч юм уу те. Бусдын жоохон сэтгэлийг бодохгүй байна те. Айгуу өөрөө байгаад байна. Ийм зан жоохон таалагдахгүй байна тий. Гэж бол харагдаж байна. За энэ харилцаанд юу энэ хүн чинь ирээдүй харж гинэ үү гэдгийг харъя. За таны үзүүлж байгаа хүн чинь за манай 2 дугаар группийг үзүүлж буй хүн нь манай 2 дугаар группийнхантай ирээдүй харж байна уу? Энэ харилцаа юу нь юу гэж бодож байна? Энэ харилцаа юу гэж бодож байна? Ирээдүйдээ гэж харж байна уу?
За тэгэхээр хүзрүүдээс айгүй тодорхой гарч ирж байна. Ер нь бол штэ тий. Энэ хүн сэтгэл бол байгаа. Сэтгэл дээр бол эргэлзэх юм хэрэг одоо байхгүй. Тэр нэг айгүй сэтгэлтэй байна ч юм уу тий. Сэтгэлийн асуудал бол энэ харилцаанд бол тэгтлээ садаа болоод байхгүй байх тий. Сэтгэл бол байгаа. Танд хайртай урттай хугацаанд ингээ хайрлаад, таламжлаад ингээ айгүй хүсэлтэй боловч нөгөө талдаа урттай хугацааны юм харах гэхээр жоохон итгэлгүй байна. Энэ харилцааг одоо тэгтлээ юм потенциал болж харахгүй байна гэсэн зүйл бол харагдчихээн. Энэ харилцаанд одоо юм бодит ирээдүг гэх юм уу? Юм баталгаатай зүйл нь хүн чинь жоохон олж харахгүй байна гэсэн зүйл бол харагдчихээн. Сэтгэл байгаа боловч яг юм бодит амьдрал дээр энэ хайр хэр одоо урттай хугацаанд явах юм бэ те? Хэр ирээдүйтэй юм бэ гэж бодохоор жоохон амьдрал болохгүй байж болохоор ч юм шиг. Айгүй мэргэлзээтэй юм бол хүн чинь хараад байна. Тэгэхээр магадгүй сэтгэл байгаа боловч нөгөө нөхцөл байдал жоохон болохгүй байгаа хүмүүсийн мань хувьд бас таарах юм болов уу те тийм уншлага болов уу гэж бол харагдчихээн. Тэгэхээр энэ урт удаан хугацаанд явна гэхээр эндээс юм байна. Нэг нь хийх өгөөдлэн те нөгөө талдаа нөгөө нөхөө өөрийгөө бодоод байгаа ч юм шиг те. Иймэрхүү бас зүйл бол байна. Тэгэхээр магадгүй таныг өөртөө анхаарал байна. Өөртөө ингэж одоо хийх төвлөрөөд ийн гэсэн зүйл бол байгаа тий. Тэгэхээр эндээс юм байж болохоор энэ хоёр талтай одоо таны нөхцөл байдлаас шалтгаалаад хоёроор уншигдах гэдэг тий. Хоёр өөр замаар. Тэгэхээр таны үед одоо энэ хүн чинь нэг гэсэн ингээ таныг тоохгүй, ойлгохгүй ингээ явсан бол та угаасаа ингээ өгөөдлахт энэ хүн эзэж одоо надад эргүүлж өгөхгүй юм байна. Тиймээс би жоохон энерги татъя тий. Сэтгэлээ ингээд татъя энэ хүн ингээд одоо надад яг юм бодит зүйлийг буцааж өгөхгүй байна те. Тийм учраас би өөрийгөө сонгоё гэд таг өөртөө төвлөрөөд байж болохоор байна. Энийг чинь энэ хүн бас айгу хараад итгэлгүй болцсон байж болохоор байна. Айгаад те. Намайг бүрэн одоо ингэ сонгохгүй юм биш үстэй те. Одоо өөр хүнтэй юм биш үстэй ч юм уу. Одоо яг энэ чигээр ингээд намайг тоохгүй бол яана гэсэн нэг тийм айгу айцтай. Тийм учраас энэ хүн чи ирээдүй харахгүй байж болохоор байна. За нөгөө талдаа энэ хүн чинь өөрөө айгу дэж одоо танаас итих юм авчаад ерөөсөө өгөхгүй те. Энэ харилцаанд бүр мөс итгэлгүй өнтер бас байж болохоор юм те. Яг тэгчээсэн энэ үнийг тийм айгу энэ харилцаанд айгу итгэлгүй байна. Нэг юм тэнцвэртэй юм энэ харилцаанд харж чадахгүй байна. Яг юм бодит зүйлийг айгу харж чадахгүй. Гэсэн зүйл бол айгу тодорхой гарч ирж байна. Тэгэхээр хэдлээ яг одоо энэ үний бодит байдлыг уншиж байгаа шүү дээ те. Тэгэхээр ерөнхийдөө энэ хүн чинь ирээдүг харна гэхээр чадахгүй байна. Одоо магадгүй бас яарахыг хүсэхгүй байж болно. Эндээс Eight of Wands гараад ирсэн. Тэгэхээр айгу хармаар юм те ажиж азнамаар юм те энэ харилцааны үндсэн потенциал юу юм? Энэ харилцаа юу ингэ явах юм бол ирээдүйд ямар байж болох вэ гэдгийг айгу өөртөө цаг аваад хараад байгаа юм шиг. Ийм зүйл бол айгу харагдчихээн. Энэ хүн юу нь бол яарахгүй байна. Их зүйл бодож байна те харилцааны талаар. Зөндөө бодож байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээд бас энэ дээр юм байна л да. Сэтгэл зүй жоохон шахтай байна тий. Нэг талдаа энэ хүн өөртөө итгэлгүй байгаа нь жоохон өнгөрсөнд янз бүрийн зүйл болж бүтээгүй тий. Хайр сэтгэл иймэрхүү зүйл нь болж бүтээгүй ч юм уу. Ийм учраас яг шинээр өөр хүнтэй одоо өөртөө чинь тий ингээ болж бүтэн гэхээр яагаад ааж байж болно. Яарахгүйгээр аливаа зүйлийг айгуу сайн харах хэрэгтэй байна. Ойлгох хэрэгтэй байна тий. Ирээдүйд яах вэ гэдгийг айгуу сайн харах хэрэгтэй наа л гэсэн зүйл гарч ирж байна. Тэгэхээр энэ хүн яарахгүй байна. Тэгээ яадаг ч гэсэн өөрөх чинь бол айгуу өндрөөр үнэлж дээ тий. Гой сайхан эмэгтэй байна. Үцгэлэн гой эмэгтэй байна. Мундаг байна тий. Чадaltaй байна. Одоо эрэгтэй хүн үзэж байгаа л таныг айгуу үрийг нь хайрладаг юм байна тий. Хүчтэй юм байна, хамгаалдаг юм байна гэдэг юм. Иймэрхүү зүйлийг бол харж байна. Тэ жоохон яарахгүй байна л гэсэн зүйл маш тодорхой гарч ирж байна. Тэгэхээр ингээ бас жоохон situation shift яваад байгаа юм шиг тий. Юм уртудаа хугацаанд жоохон тодорхойгүй бас харилцаанд яваад байгаа хүмүүс манаас байж болно. Нэг бол нэг гоё яваал, нэг бол нэг нь болох очдөг ч юм уу тий. Одоо юу гэдгийг одоо нэг ингээд нэг хоёулаа эвлэрээд ингээд хоёулаа яг ингээд тэгшин энэ харилцаанд ингээд сэтгэл санаагаа өгөө тий. Цаг заваа зарцуулаад ингээ яг одоо гоё болох нь гэтэл нэг нь ингээд болчдөг те. Одоо өмнө нь тэр байсан хүн нь амар хичээгээдсэн чинь нөгөө болоог нь одоо болоог байгаа нь
өмнө нь амар тэнгисчихсэн юм. Тэгээ нэг иймэрхүү нэг юм яг гоё нэг тийм гоё доктортой байж чадахгүй байна л гэсэн зүйл айгүй харагдаад байна. Тэгэхээр энэ асуудал те. Тэгээ энийг л айгүй энэ хүн чинь бодоод байна. Айгүй докторгүй байна. Эргэлзээтэй байна. Ойлгохгүй байна те. Яхаа мэдэхгүй байна гэсэн зүйл айгүй гарч ирж байна. Доктортой л болчихвол айгүй зүгээр те. Уул нь бол хайр байгаа гэж л харагдаж байна. За хэдүүлээ одоо soulmate чинь муу юм уу те? Таны soulmate харилцаа мөн үү гэдгийг үзье. За аль өдрөөр үзэх вэ? За энэ өдрөөр үзчихье. За манай 2 дугаар группийн энэ үзүүлж буй харилцаа олноор унчлаа. Манай 2 дугаар группийн үзүүлж буй энэ харилцаа нь ямар харилцаа юм бэ? Сүнсний ямар харилцаа вэ? Ямар учирлаар учирсан юм болоо хэлж өгөөч. За энэ харилцаа аюу сонирхолтой юм байна. Юу юм ирж байна? Таныг өштэй тэ жоох ингэж гомдоож, хайр сэтгэл жоохон шаналгаснараа та зорилгоо олж иж болохоор байна гэсэн зүйлэл харагдаж байна. Одоо энэ хайр сэтгэлээр дамжуулж таныг амьдралын яг зөв зорилгоо олоход чинь тусалж байгаа юм шиг тий. Ийм бол харагдаж байна. Өө сонирхолтой. Тэгэхээр энэ хайр харилцаа юу гэдгийг таныг аюу юм сүнслэг замд чинь бас аюу хөтөлж иж болохоор байна. Магадгүй одоо та энэ хайртай уулзраад жоохон шаналаад ч юм уу те нэг тийм болж бүтгүй байна гингүүтээ. Таараа сонирхож үзэж эхэлсэн байж болно те. Тэгээд үзээд исэн чинь тань таараа өдөр аюу сонирхолтой санагдаад эсвэл одоо бүр үргэлжлүүлээ те. Угаасаа таараа дээр чинь ер нь бол аюу тийм сүнслэг мессеж иймэрхүү зүйлсийг бид нэр ингээ хүргэх гэж хичээдэг те. Тэгээд одоо мэдлэгээ хуваалцдаг те. Ингээд ирэнгүүд таны хувьд илүү ийм зүйл татагдах, илүү энэ зүйлийг ойлгож мэдэх гэсэн хүсэлтэй болоод байгаа юм шиг те. Иймэрхүү бас байж болно. Яг ч гэсэн таны зорилгоо олох ч аягүй тусалж иж болохоор харилцаа гэсэн зүйл бол гарч ирж байна. Илүү одоо эерэг үр нөлөө өгч иж болохоор байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгтлээ би эндээс амар тийм та хоёрыг заавал гэрлэн эсвэл заавал одоо энэ харилцаа болохгүй бүтггүй гэсэн юм бол харахгүй байна те. Альч тийшээ эргэжиж болохоор байна. Яг ч гэсэн таны хувьд зөв замаа олоход чинь айгу тусалж байна. Одоо юм гацаа мацаа те сэтгэл зүйн гацаа янз бүрийн юмыг та энэ харилцаанаас энэ харилцаагаараа дамжуулж айгу их өөрийгөө ойлгоод байгаа юм шиг. Тийм л юм айгу их харагдаж байна. Тэгэхээр магадгүй айгу тийм сүнслэг бас холбоо. Илүү одоо soulmate нэтэрэг нь бол сайн хэлж одоо гарч ирэхгүй байна. Тэгэхээр илүү юу гэдэг нэг ингэж туслах гэж учирсан байж болно те. Хоёлаа ингэж учраад тэгээд одоо ингээд би энэ харилцаанд байхдаа тий ийм зүйлийг олж мэдэх болно ч юм уу тий ийм зүйлийг танин мэднэ гэд уулзсан байж болно тий. Аюу нэг юм өгөөчтэй. Одоо ийм зовлон шаналал энэ хайр сэтгэлтэй хайр сэтгэлийн зовлон шаналал эсвэл одоо янз бүрийн зүйлсээр дамжуулаад тий сэтгэлийн шанал иймэрхүү зүйлсээр дамжуулаад таныг аюу тэгж өөртөөгөө аягүй холбогдож чинь туслаад байгаа юм шиг. Ийм харилцаа бичиж болохоор нэг жил хэлэхээр байна. Тэгээ хүн ер нь хайр сэтгэлийн харилцаанд бас илүү бас ингэ шаналснараа тэгээ өөрийгөө бас өөрийнхөө алдаа тэгээ тэр дотоод хүүхд юу хүсээд байна тэгээ энэ хайран дээр юу алдаад байна. Иймэрхүү тиймэрхүү зүйлсээ бол олж таньдаг. Ухаантай нь бол олж тань тэгээ ингээ хүн ер нь ямар ч нөхцөл байдлаас ойлгож ухаархаа хөрвөл ямар ч зүйлээс олж хараад ухаарч чаддаг тэгээ. Тэгэхээр энэ харилцаа бол таныг аягүй ухааруулсан, юмыг ойлгуулсан ийм харилцаа байна гэж хэлэхээр байна. Тэгээ хаашаач иргэж болно. Таны сонголт мэднэ тий. Айгуу хөөрхөн юм зөв харилцаа байна тий. Хэцүү байгаа ч гэсэн тий танд маш их зүйлийг ойлгуулж байна. Сэрэж байна тий. Ийм харилцаа байна гэж хэлэхээр байна. За тэгэхээр хэдлээ нэмэлтээр болохоор садаа болоод байгаа зүйлс нь юу юм тий. Энэ харилцаанд энэ садаа юу болоод байна? Хоёрт нь ирээдүйд энэ харилцаанд юу боломж байгаа юм уу? Та хоёрын харилцаа урт удаан хугацаанд тий үргэлжлэх үү гэдгийг харна. Гуравт нь таны хайрт орлож өгөх зөвлөгөө тий. Нүнийг өрнөхөд урагшлах юм уу эсвэл ямар байна те? Иймэрхүү зүйлстэй зөвлөгөөг нь харж өгнө.
За тэгээ нэмэлтийн үн угаасаа 10,000 төгрөг байдаг. Тэгээ та бүхэн маань description хэсэг дээр миний Instagram-ийн линк байгаа. Тэгээ тэрэн дээр дараад тэгээ DM-ээр бичээрэй. За тэгээд миний уншлагыг сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай. За сайн мэцгаано манай 3 дугаар группийн маань тавтай мэрэл та бүхэн энэ Two of Wands үзрийг сонгосон байна. За Two of Wands үзэр чинь ерөнхийдөө эргэлзээ тэ хоёр сонголтын аль нэгийг сонгох уу яах вэ ч юм уу те ийм сонголтын үзрийг бол илэрхийлнэ. Эндээс бас ийм одоо дэлхийг твэрсэн байна те. Тэгээд магадгүй одоо хоёр талд бас одоо харилцаатай байгаа хүмүүс маань үзэж ийж болохоор байна. Одоо холын харилцааныгаа те ийм хүмүүс маань үзэж ийж болохоор байна. За тэгээд л одоо юу яа? Energy check-ийг хийцгээе. Таны energy check те. Тойрны ямар шүү байдал байна гэдэг ч юм уу тэрний таарч байвал таны уншлага мөн гэсэн үг шүү. За биний хоолой жоох өвдсөн ханиадтай байгаа учраас ойлгоорой. Гоншгонж яриад байгаа. За манай 3 дугаар группийн ерөнхий энергитэй energy check-ийн хий манай 3 дугаар группийнхний энерги нь ямар шүү бэ? Ялчгүй юм нэг сонголттой байна гэсэн зүйл бол харагдаад байна. Ямар нэг юмд яарад байгаа ч юм шиг. Сонголт хийх гэж бас яарад байгаа ч юм уу? Ямар ч нөхцөл байж ш болно те. Хайр сэтгэл дээрш бай. Амьдрал дээрш бай. Энд бас world үзэр гарч ирж байна. Тэгэхээр ийш тийш явах гээд байгаа ч юм уу? Эсвэл хаашаа явах мэдэхгүй те. Эсвэл газар орноос солих гээд байгаа ч юм уу? Иймэрхүү хүмүүс манаас үзэж болохоор байна. Одоо хүсэл мөрөөдлөө сонгоод те. Аль нэг тийш явах гэж байгаа. Эсвэл одоо хүссэн зүйлээ хийх гэж байгаа ч юм уу те. Мөрөөдлөө биелүүлээд ийш явах гээд байгаа юм шиг ийм л энерги айгу тодорхой гарч ирж байна. Жохон гацаанаас айгу гараад байгаа юм шиг те. Одоо нэг хэсэг нэг газар айгу удаан байсан бол эндээс явах юм шиг те. Одоо эрхчлөөгөө олоод хаашаа ч юм би явах гээд байгаа юм шиг. Хүсэн газар руугаа явж иж болно те. Ийч явъя. Тэр гэж төлөвлөөд байгаа юм уу? Ийм хүмүүс маань ээж биш болно гэж бол харагдаж байна. Одоо манай 3 дугаар группийнхний маань ерөнхий энерги гэх юм бол ингэж бол харагдаж байна. Илүү юм хөнгөн энергитэй, эрхчлөөтэй ийч явах гэж байгаа юм шиг тий. Хүсэл сонирхлоо айгу сонсож байна тий. Бас айгу идэрж байгаа бас энергитэй биж болно. Ямар нэгэн зүйл өнгөрсөнд айгу их гацсан байсан бол тэрнээсээ идгээд одоо шинэ зүйл харж байгаа юм шиг. Ийм хүмүүс маань байж болох нэ гэж бол харагдаж байна. За тэгээд одоо хэдүүлээ үндсэн уншлагатаа оръё те. Үндсэн уншлагатаа орцгоё. За манай 3 дугаар группийн маань үзүүлж буй хүн нь манай 3 дугаар группийнхныг юу гэж бодож байна вэ? Манай 3 дугаар группийнхний үзүүлж буй хүн нь манай 3 дугаар группийнхний юу гэж бодож байна? За growth insight. Энэ үзэр манай 2 дугаар групп дээр гарч ирсэн. Сонирхолтой. Clarity protection. За таны талаар юу гэж бодож байна вэ гэсэн чинь энэ үн чинь таны талаар айгүй их зүйл яг жинхэнэ дүрхэж олж харсан юм шигтэй. Энэ харилцааныга талаар айгүй их тийм үн зүйлийг одоо олж харсан байна тий. Яг ямар утгатай харилцаа юм. Энэ харилцаа өрн хоошууд явах нь явахгүй нь ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйлийг энэ хүн чинь айгу олж харсан байж болохоор байна. Бас энэ харилцаа айгу хамгаалж авч үлдэхийг хүсэж иж бас болно. Илүү өсөлттэй, дэвшилттэй те. Гой сайхан харилцаа байна гэж бас харж иж болохоор байна. За тэгээд илүү дэлгэрүүлье. За манай 3 дугаар группийнхны үзүүлж бүгнийх нь таны талаарх бодол болон мэдрэмж юу байна вэ? Таны талаар юу гэж бодож мэдэрч байна? Ten of Wands.
ямар ч байсан энэ хүн айгүй өнгөрсний талаарх юм бодож байна. Сайн муутай бүх зүйлийн талаар айгүй хэрэгцүүлж бодож байна. Тэгэд эндээс айгүй их тийм хин нэг орхиж явсан харилцаа бас байж болохоор байна. Эсвэл орхиж явсан мөртлөө яг ингээд бүрэн мартаж тавьж явуулж чадаагүй юм шиг те. Айгүй нэг юм энэ группээс ер нь жоох юм харамслын энерги айгүй их гарч ирж байна. Тэгэхээр энэ үний хувьд бол өөрийг чинь айгүй санд урсж байна. Өнгөрсний талаар маш их бодож байна. Өнгөрсөнд ямар сайхан байлаа да. Тэг өнгөрсөнд ямар их өөрийг чинь хайрладаг байлаа да ч юм уу. Им сэтгэлийн жоохон юутай шаналтай байгаа юм шиг. Тэгээ ерөнхийдөө өнгөрсний талаар маш их зүйлийг сэтгэлдээ тээж бодоод явдаг гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээд яг одоо ингээ өөртөө чинь хамт байхгүй байгаа бол ерөнхийдөө нэлээд салцсан хүмүүсийн талаар онцлог юм шиг байна. Тэгээд тэрөө үнэхээр амар салцсан энэ төр байгаа бол энэ хүн айгүйх ганцаардж ийн орхигдсон юм шиг мэдрэмжтэй байна тий. Сэтгэл тавгүй байна, бууж өгж ийн. Юу гэмээр чинь амьдралд бүр ингээд те бууж өгч ийн. Энэ хайранд одоо ялагдсан байна те маш их шаналж ийн ч юм уу. Айгүйх тийм шаналл хүчгүй байдалтай. Хайрын өмнө өвдөг сөхөрч ийн. Одоо юу гэдгийг хүн хайраас шаналл одоо те янз бүрийн хэцүү зүйлийг авахаараа айгүйх шаналдаг те. Тэгэхээр энэ үний хувьд бол нэг юм айгүйх шаналаад байна уу гэсэн энерги бол гарч ирж байна. Хэрвээ үнэхээр ингэ салцсан энтертэй байгаа бол энэ хүн айгүй тавьж явуулахыг хүсэхгүй байна. Айгүй өнгөрснийг бодож зууралтаж байгаа энерги гэж бол харагдаж байна. Тэгээд тантай янз бүрийн те харилцаад ярилцсан бол айгүй сэтгэл хангалуун бус үлджээ. Сэтгэл хангалуун бол байгаагүй. Үннээ илэрхийлж чадаагүй ч юм уу те. Сэтгэлээ ингээ үн зөв гаргаж харуулаагүй ч юм шиг те. Ойлгуулаагүй, хичээгээгүй бас байж болно те. Өөрийгөө айгу буруу илэрхийлсэн юм шиг, буруу ойлгогдсон юм шиг. Дандаа юм харамслын жоохон сэтгэлд нь хүрээгүй нэргүүд бол гарч ирж байна. Нэг л юм шаналсан нэр гэх юм уу? Айгу өнгөрсний талаар бодож байна. За манай 3 дугаар группийнхний үзүүлж буй хүн нь манай 3 дугаар группийнхнийг юу гэж бодож байна вэ? Юу гэж мэдэрч байна? Айгүй хүн хүний нэрэг бол гарч ирж байна. За тэгэхээр энэ үнээс бол ингэж харагдчих чинь өөрийгөө айгүй уужилж чадахгүй, өөртөө айгүй хатуурхаад байгаа юм шиг те. Өнгөрсний талаарх маш их зүйлсэн үнийг айгүй их тавгуутуулж ийн, бодогдуулж ийн те. Би өмнө ямар алдаа хийж ийсэн, яагаад энэ харилцаан дээр юу алдчихсан юм уу те. Өөртөө чинь яагаад болохгүй байсан бэ? Уул нь ингээ бүх зүйл байсан боловч те. Яагаад ингээ энэ харилцааг болгож бүтээсэнгүй ч юм уу те. Өөртөө айгүй их тэгж одоо ярилцаж байна, шаналж байна. Тэгээ дандаа юм нэг одоо яг ингээ бүхнийг айгу зүгээр одоо олж хараад байгаа юм шиг те. Одоо яг ингээд өөрийнхөө буруу байсныг амарсан ойлгоод байгаа юм шиг. Энэ үний хувьд бол ингэж харагдаж байна. Тэгэхээр нэлээд бас жоохон салаад утцсан хүмүүсийн маань хувьд айгу байх боломжтой бол харагдаж байна. Тэгээ ингээд нэг хэсэг ингээ хүн чинь нэг юм одоо харилцаан дээр те ингээд салчингуутай амар гоё идэв штэ те. Өөстөө энэ л буруу байсан. Аннистэй салсандаа гоё юм гэж боддог те. Тэгснээ ингээд нэг хэсэг хугацаа нэлийн өнгөрсний дараа яа би юу ч вэ те. Ийм гоё сайхан хайрыг алдчихлаа ч юм уу те. Би энэ дээр ингэж алдсан байна гэ өөрийгөө айгу хит хатуугаар шүүгээд байж ш болохоор байна. Энэ хүн чинь өөрийгөө жоох уучлах чадахгүй байгаа юм шиг те. Өнгөрснөдөө нэлийн зуралтаж байна. Яг одоо л айгу тэгж өнгөрсний талаар ямар алдаа хийсэн, юу нь болохгүй байсан, яагаад гэсэн те. Ийм юмыг айгу бодож шүүж тунгааж байна. Тэгээд хараахан бас зөвийг бас ялгаж чадахгүй л юм л та тий. Айгүй их юм бодоод ийм харанхуй байна тий. Энэ хүний ер нь одоо өөрийн чинь талаарх бодол гэдэг юм бол айгүй өөрийгөө шүүгээд байна, айгүй өөртөө хатуурхаад байна. Өөрийг чинь алдсандаа тий буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Энийн тэгээд айгүй зөв юм уу өөрт нь ингэ сайн зүйл болоод байна уу гэвэл үгүй улмал ингээл толгой тархиа гарчлагаал юу айгүй их тийм хүнд энергитэй байна гэж бол бууж ирж байна. Яг одоо бол айгүй их шаналгаатай. Маш их юм бодож эргцүүлж байна гэж бол хэлнэ. Юу алдаад явуулж байгаа тий гэдгийг л айгүй сайн ойлгоод байна. Өнгөрснийг маш бодож эргцүүлж тунгааж байна. Тэгээд бас энэ дээр сугаасаа clarity гэд гараад ирсэн тий. Тэгэхээр явандаа энэ хүн илүү энэ харилцааг одоо ойлгоно тий ингэж ухаж
судалж одоо юу гэдгийг бодсоор байгаад энэ харилцаа өөрт нь ямар үнцэнтэй байсан гэдгийг маш их ойлгохоор нэгсэн зүйл харагдаж байна. Тэгэхээр яг зарим хүмүүс салчаад те энэ хүмүүний талаар юу гэж бодож ийн гэж үзүүлж байгаа л те миний үнцнийг ойлгосон болов уу? Миний сэтгэлийг ойлгосон болов уу гэж бодож байгаа л энэ хүн явандаа удахгүй таны яг жинхэнэ шин сэтгэлийг ойлгоно те ингэж одоо жоохон юм нэг эмх замбраагүй те ингээл өөрийгөө шүүсэн өнгөрснө рүүгээ нэг эргэж хараад өөрийгөө шүүмжлээл те таны гिचний сайхан байсныг ингээл бодоол явчих болохгүй нэг иймэрхүү байна. Тэгэхээр явандаа удахгүй одоо илүү цэлэмнээ те одоо ийм нэг шат дахиад яваад байгаа байхгүй те одоо салсан бол одоо яг нэг ийм амар ойлгодог үе дээр ирсэн ч байгаа юм шиг те тэгээ явандаа илүү тодороод эргэж ирэх үгүй шийдэгдэх юм шиг тэгж бол харагдаж байна. Яг одоо л нүуний зүгээс эргэж ирэх үгүй нь бол тэгтлээ тодорхой бол харагдахгүй байна. Айгүй их юм бодоод байна. Эргэлзээ тэнгэлзээ ихтэй те таны талаар маш их бодож байна. Харилцааны талаар их юм бодож байна. За тэгээ таны юунд таалагдахгүй байдаг вэ те юунд таалагдахгүй вэ гэдгийг үзье. Рандом орчихлоо те. За яг таны өрн дуртай зүйл, таны дуртай зам чанар нь юу юм ч юм уу те тэрийг үзье. За манай 3 дугаар группийнхны үзүүлж буй хүн таны юунд нь дуртай юм бэ? Юу чинь санаж байна вэ гэдгийг үзье те. Илүү энэ салцсан харилцаа гэж уламжлагдаад байна. Тэгэхээр манай 3 дугаар группийнхны үзүүлж буй хүн нь манай 3 дугаар группийнхны юунд нь дуртай юм бэ? Юунд санаж байна гэдгийг үзье. Вау. Тэгэхээр та юусаа айгу өөрчлөлтөөс айдаггүй, айгу шулуухан өөрийнхөө хүссэн зүйлээ хийгээ явдаг. Амар юм хүсэл эрмэлзэлтэй, өөртөө итгэлтэй, ухаалаг, мундаг, тэ зүн бэлгтэй, зүн совинтой өөрийгөө сонсдог. Одоо бүхнийг хийж чаддаг ч юм те айгу хүчтэй энерги бол өөрөөс ч гарч ирж байна. Тэгэхээр энэ үний хувьд бол өөрийн чинь айгу юм бардам, хүчтэй, ухаалаг, амжилттай те гаднаас нь магадгүй та маш амжилттай хүн бас байж болохоор байна. Өндөр албан тушаал эрхэлдэг ч юм уу те айгу өндөр эготой хүн бас байж болохоор байна. Тэгээд бас энэ дээр ийм харагдаад байгаа хгүй түрүүмс хэлье гэж бодож ирсэн юу гэмээр чинь та өөрийнхөө үнцнийг мэддэг учраас энэ хүнийг ер нь буруу зүйл хийнгүүт нь шууд хатуугаар бас айгу шүүмжилж чаддаг те үнэнгийн яг голоор нь болоод хилчдэг юм шиг. Тэгээд бас танаас юм нуухай айгу аргагүй. Тэгэхээр та айгу хөтөн бэлгтэй яг үннийг олж мэдээ таниад явдаг ийм хүн байна гэсэн зүйл бол харагдчихээн. Өөрчлөлтөөс айдаггүй. Айгу бүр сүртэй ухаалагтай. Тэгсэн мөртлөө таалагдахгүй шууд өөрчлөлт өөрийгөө сонгодог ийм хүн байна гэж бол харагдчих байна. Тэгэхээр энэ замд чинь айгу дуртай тий. Айгу мөвчтэй замд чинь дуртай гэсэн зүйл бол харагдчихээн. Өөрийнхөө төлөө айгу явдаг ч юм тий. За таны юунд дургүй вэ? Манай 3 дугаар группийнхны юунд дургүй вэ? Үзүүлж байгаа хүн юунд дургүй юм? Айгу яаруу байна. Ингээд байна. Өөрөнд чи юунд дургүй вэ гэдэг юм бол шүү дээ. Таны хувьд айгу олон сонголт байсан байж болно. Жохон дурламтгай ч юм уу те эсвэл юу гэмээр чинь айгүй хит романтик энтер бас байсан байж болно. Тэгээд яг өөрийнхөө сэтгэлд хүрэхгүй те айгүй их өндөр хүлээлттэй ч юм уу хайр дурлалаар ингээд ирэнгүүт энэ үний зүгээс одоо хийж чадхааргүй зүйлээ айгүй хүсээд байсан байж болно. Тэг өндөр хүлээлттэй тоод олон юм нэгсэн бас байж болно. Ингээл явандаа исаараа болчих юмыг амар хурдлуулаад яаруулаад адгаад ч юм уу те ингээд бас байсан байж болно. Тэгэхээр энэ үний зүгээс бол тантай өрөөсөө ойлголцож чаддаггүй байсан гэсэн зүйл бол харагдчихээн. Хайр сэтгэлийн үед бол боломжийн охин ингээд танд хайртай сэтгэлтэй байсан те. Ингээ явандаа ингээ нэг ойлгоод болчих юм дээр та магадгүй аюу их ингээ юмыг хурдлуулсан бас байж болно те. Яг одоо л ингээл болж бүтэн яг одоо л ингээ эсвэл одоо өөрөөс нь аюу их одоо янз бүрийн зүйл нэгсэн бас байж болно те. Боломжгүй байх үед нь маш их одоо зүйлийг нэгсэн яаруулсан тий иймэрхүү бас байж болно. Тэгээд таны хүснээр байхгүй болоод ирэнгүүт та дугаараагаад одоо сэтгэлгүй болоод тий сэтгэл нь бас хүрсэн байж болохоор ч юм шиг. Нэг юм айгу
юу мэрч юм дээ. Та хэд нэг талаараа амар юм одоо өөрийнхөө рүү уучраас өөрийг нь жоохон ойлгодгүй занал жоохон таалагдахгүйсэн гэсэн зүйл бол гарч ирж байна. Уул нь бол ингээ юм нэгдэлтэй болж бүтэх боломжтой гэж бол энэ хүн чинь айгүй харсан байгаа даа. Даанч таны айгүй яруу адгуу зан ч юм уу те. Юмыг жоохон ойлгох наантай цантай байх ч гэх юм уу. Тийм биш та айгүй тийм өөрийнхөө дураараа ч гэх юм уу. Яг л хүснээ авдаг те. Бас нилийн гал зан арын шинтэй ч гэх юм уу. Нэг дүрсийгээл уурлал явцдаг те. Иймэрхүү бас байж иж болохоор байна энэ харилцаанд. Ийм зан гаргасан байж болно. Тэгээд энэ хүн чинь таны өргөцсөн ч шиг тийм бол харагдчихэв. Би өөр нь бол энэ харилцаа үнэхээр жоо салцаа харилцаа хийж болохоор юм. Тэгэхээр ойлголцоогүй ойлгуулж чадаагүй те. Ийм зүйлс энэ харилцаанд агиох садаа болжээ те. Асуудал болсон. Тэр өөр нь энэ замд чинь дургүй байна те. Өөрийг нэг өвчлээд байна те. Дураараа байлах гэж хүчилсэн гэж бол харагдаж байна. За энэ хүн чинь энэ харилцаанд ирээдүй харж гин үү гэдгийг харчээ. За манай 3 дугаар группийнхний үзүүлж буй хүн нь манай 3 дугаар группийнхэнтэй одоо өөр ирээдүй харж байна уу? Ирээдүй байх уу энэ харилцаанд? Энэ хүн айгүй их тийм юу байна? Жохон юу ячиж гутарсан ч юм шиг. Уусаа нэг тийм гутарсан энерги бол гарч ирээд байгаа. Тэгээд жохон ихтгэлгүй байна. Тэг ирээдүйдээр яаж магадгүй гэсэн айцтай. Уул нь бол айгүй ихлүүлэх сонирхолтой. Таныг тавьж уулаагүй те. Уусаа таныг жохон тавьж уулаагүй. Ийм одоо харамсаж байгаа те. Ийм энергинд айгүй гаццаан гэсэн зүйл бол харагдаж исэн. Тэг энэ хүн биш те. Ирээдүйг харна гэхлээр одоогийн яг энэ нөхцөл байдал одоо байгаа байдал те сэтгэл санааны байдал энэ төр бол ер нь бол жоохон одоо ирээдүйг харахад айгүй хэцүү байгаа. Тэгээ яа тэгэхээр сэтгэл санаа маш тавгүй энэ харилцааны нэг тийм асуудлууд те иймэрхүү зүйлдер айгүй төвлөрсөн гаццсан байна те асуудлууд дээр айгүй энэ хүн гацчихжээ гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр яг одоо ингээд эдгрээд те илүү одоо хугацааны дараа хэсэг хугацааны дараа энэ хүн бол ирээдүйг харж иж болохоор яагаад гэхээр таныг айгу тавьж уулаагүй байгаа учраас тий. Тэгэхээр айгу хоёр талтай. Энэ хүн яа ингээд одоо тавьж явуулах та одоо юу гэдэг энэ нэг асуудлуудыг тавьж явуулах та яг та яг одоо эцсийн хүн муу юм биш дээ гээд тий эргээд ирж иж болно. Эсвэл энэ хүн одоо за угаасаа бүтээгүй. Яагаад тэгэхээр ийм асуудлууд байсан гээд бүр хүмүүсээ орхиж иж болохоор байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр яг одоо бол энэ хүн ирээдүй харж ийн үгүй юу гэдэг дээр бол үнэхээр хэлэхэд айгүй бүрхэг байна. Яагаад тэгэхээр хэлж ийн те. Энэ үний толгойд маш их зүйл бодогдож эргэлдэж байна. Сайнтай муутай те. Одоо юм амар замраагүй олон юм бодоод байна яг энэ харилцааны талаар. Тэгэхээр нэг бол яг шийдээд буцаж ирнэ те. Ирээдүйг харж ийн. Нөгөө бол энэ хүн чадахгүй нэ те. Боломж харахгүй гээд орхихоор байна гэсэн зүйл харагдаж. Тэгэхээр энэ дээр штэ те. Юу гэмээр чинь тантай жоохон холбоотой энэ төр байгаа бол энэ дээр нь жоохон гал нэмээд уурлуулад одоо гомдоогоод те өшөөд дахиад муудчих юм бол энэ хүн ер нь цаашаа хуурчиж болохоор энэ шүү гэсэн зүйл харагдаж байна. Сэтгэл нь бүр цаашаа явчихаар юм шиг. Тэгэхээр одоо ингээд одоо эвлэрж болох боломжтой ч юм уу те та яг бичээд одоо эвлэр энтер гэж бодож байгаа бол илүү зөөлөн хандаад энийг асуудлуудыг л айгүй цэцлэх юм бол энэ хүнтэй боломжтой байна те. Өмнөх одоо дурсамжуудаагаа эсэргээгээд ч юм уу те болцдог байсан газраараа болцоо ч юм уу. Ингээ явах юм бол бас энэ хүний сэтгэл илүү наашилж иж болохоор байна гэсэн зүйл бол харагдаж байна. За одоо хэдүүлээ юу яа? Энэ хүн чинь юу н таны soulmate юм уу те? Таны яг юу юм бэ гэдгийг харъя. За манай 3 дугаар группийн үзүүлж буй хүн манай 3 дугаар группийнхэнтэй ямар холбоотой юм бэ? Ямар холбоо орж ирсэн бэ?
Lovers. За угаасаа тэг Queen of Cups гээд эхний үзэр маань ингэж гарч ирсэн. Тэгэхээр уул нь бол та хоёр тэгж амар одоо нэг нэгнээ зовоож хандлах гэж бол учраагүй. Айгүй юм хайр сэтгэлийн soulmate харилцаа байна гэж бол хэлэхээр байна. Тэгэхээр илүү л одоо урагшилж хамтдаа болж бүтэж нэг нэгээ сонгож тэ ойлгож үн зөвийг харж тэ ухаарч ингэж одоо ирээдүйтэй байна гэж бол хэлэхээр байна. Итгэрэх хэрэгтэй байна. Тэгэхээр асуудлууд юу вэ нэ гэдэг юм бол хоёр жоохон юм асуудлыг айгу томруулаад бас байдаг хүмүүс ижиж болно. Нэг талтай амар юм оч юм шигтэй. Жоохон юм гарангуул хоёр талтай юм орол би рүүгөө бичвэ байгаа л тэ ингээд л нэг юм одоо саллаа бэрлээ гээл одоо чон драма үүсгээд энэ төр байдаг байж болно. Эсвэл одоо угаасаа хэлсэнтэй одоо хол зай харилцаанд байдаг учраас нэгнээ жоох ойлгохгүй тэр одоо гомдол момдол нь томроод яваад байдаг байж болно тэ. Тэгэхээр эндээс бол яд хүчсэн та хоёроос бол тэгэхээр одоо тийм салц сарныхын нэр бол уул нь гарч ирэхгүй байх тий салцсан байгаа бол буцаж нийлэх тун боломжтой илүү сөглмэй тарилцаа байна. Тэгэхээр идэгжиж тий илүү ирээдүйтэй одоо хөнгөн байж штэ асуудлуудыг хоорондоо одоо зохицуулж штэ нэг нэгэндээ илүү итгэл өгчиж итгэж хараа өгчиж хичээж ижил тий хичээл зүтгэл гаргаж иж маш боломжтой харилцаа энэ чигээрээ явнаа гэсэн зүйл харагдчихээн. Тэгэхээр хоёрын харилцаа бол айгу гоё soulmate-тэй хөрхөн хөнгөн аз жаргалтай ийм харилцаа байж иж болохоор байна тий. Ер нь холбоо бол хайрын холбоо гэж болохоор байна. За тэгээ хэдүүлээ одоо нэмэлтээр садаа болоод байгаа зүйлс нь юу юм бэ тий. Ирээдүйд ер нь боломж байна уу та хоёрын харилцаа урт хугацаанд хүргэлжлэх боломжтой юу гэдгийг үзэн. Тэгээ гуравт нь таны хайр дурлалт өгөх зөвлөгөө тий. Одоо энэ үнийг ер нь орхисон дээр юм уу? Яасан дээр юм те? Та ер нь хайр дурлалтай юун дээр алдаад байгаа вэ гэдгийг харж өгнө. Тэгэхээр яг хүн өөрийгөө жоохон мэдэхгүй байх талтай те. Тэгэхээр тэрийг нь одоо алдаа нь юу юм гэдэг ч юм уу. Яавал дээрээ гэж зөвлөгөө өгнө. За тэгээд уншлага нэмэлт уншлага нь ер нь бол 10,000 төгрөг байдаг. Тэгээд холбоос те линк нь Instagram линк нь болохоор description хэсэг дээр байгаа. Тэгээд DM бичээрэй. Тэгээд баярлалаа.